Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээл хэрэгдүүлээ облачение буюу хувцас гэдэг сэдвээр хичээлээ өргөжлүүлцгээе. За эхний үзэх үгсүүд тричко буюу подволк, кошиле буюу сорочгийн цамц, шати буюу даашинз, кабат буюу болтоо, сукне буюу юбк, шортки буюу шорт, жини буюу джинс өмд, калхоти буюу өмд, бунда буюу күртэг, микина буюу цамт, пижамо буюу унтлагын хувцас, плавки буюу усны хувцас, ботти буюу гутал, поношки буюу оймос, чапице буюу малгай, шаала буюу оролт. За өгүүлбэрүүдийг уншицгаая. Мам нове тричко буюу надад шин цамц байгаа. Болон би шин цамцтай. Где е моя бунда? Миний күртэг хаана байна? Ти боти сов драхе буюу энэ гуталнууд үнэтэй. Энэ гутал үнэтэй. Потребую нове калхоти буюу надад шинэ өмд хэрэгтэй байна. То тричко е хэске буюу энэ подолк гоё юм байна. Энэ подолк өстой гоё юм байна. Ти шати сов красне. Энэ даашинз үзэсгэлэнтэй юм. Купил си нове поношки. Буюу би шинэ оймос авсан. Запомнил си рукавице буюу би бэлэгээ мартсан. Өнөөдрийн бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Чао.